За харин цунами болж байгаа Миами мужи буюу цунами болж байгаа мужуудад нийт 138 иргэн байгаа юм байна. Охрол гарч байгаа тухай телевизээр та нар мэдж байгаа. Тэр яг цунами болж байгаа бүс нутагт Мияги Синдай хотод бол нийтдээ Монголын 138 иргэн байдаг юм байна. Манай элчин сайдын бол тэнд байгаа Монгол иргэдтэйгээ холбогдож бидэнд бол цаг үр мэдээлэл өгч байгаа. Яг одоогийн байдлаар бол Японы албан ёсны мэдээлэлээр бол одоо төчнөн хүн нас барсан, сүүлийн хорч төчнөн болсон гэдэг талаар бол тодорхой мэдээлэл бол өгөөгүй байгаа юм байна. 30 минутын урд бидэнд мэдээлэхдээ 4 иргэн Японы 4 иргэн нас барсан гэсэн тийм мэдээлэл ирүүлж байсан. Тэгэхээр бид бол тэнд байгаа иргэдтэйгээ холбогдох ер нь элчин сайдын яамд үүрэг даалгавар өгч чиглэлээр бол байнгын холбоотой ажиллаж байна. Токиод бол мөн газар хөдлөлт чичиргийлэл болсон байна. Энэ Токиод бол нийтдээ 10-аад газар гал гарч байгаа гэсэн мэдээлэл байна. Нэг өндөр байшин нурсан гэсэн тийм мэдээллийг бидэнд өглөө. Тэгэхээр Токиод байгаа манай элчин сайдын яамныхан бол яг хөө тэр бүс нутагтаа бас хорогдох ийм газар хөдлөлт. Одоогоор бол тэр байранд хүмүүс цуглаагүй. Тийм учраас элчин сайдын яамд байж байгаа гэсэн мэдээллийг дөнгөж сая авчид байж тээ. Тэгэхээр энэ дээр бол зүгээр телевизийн мэдээ харж яхад бол тэр цунами нь бол нэлээд өндөр их хүчтэй төрөн орж ирж байна. Тэгэхээр яг Монгол иргэд нас гадаадын иргэд Монгол иргэд одоо нас барсан Японы иргэд хэд нас барсан одоо өртсөн талаар бол яг тодорхой мэдээлэл нөгөө талаас ч өгөөгүй байна. Манай элчин сайдын яамч аваагүй байна. Одоо яг одоо би яг 5 минутын урд утсаар ярьчаад орж ирж байна. Нийт Японд ер нь манай Монгол хэчний иргэн гэдэг юм. Нийтдээ бол албан ёсоор бол бид 4500 орчим иргэн байдгийн. Тэгээд сүүл усаар хараар гэх юм уу ингээ нийлүүлээд тооцох нь бол 5600-аад иргэн Японд байж байгаа тий. Ер нь тэр одоо энэ цунами болсон бүс нутгад түүний ойролцоо бүс нутгуудад бол нийтдээ бол 180-аад Монгол иргэд байдаг юм байна. Яг тэр Мияги Синдай хот гэж одоо энэ болж байгаа газар бол 138 иргэн байна гэсэн тийм тоо байж тээ. Жижиг тоо одоо Монгол байгаа шүү дээ. Тэгэхээр энэ одоо консулын газар яаж ажиллаж байгаа вэ? Жижиг тоо ямар заавар зөвлөж өгч байгаа юм байна. Тий, жигжид элчин сайд одоо энд эдийн засгийн форум элчин сайдын зөвлөгөөнд оролцоод энд байж байгаа дөнгөж сая бид хоёр хамт сууж байгаа Токиотойгоо холбогдоод тодорхой чиглэл заавар өгөөд тэгээ манай өрөөнд сая гарлаа. Тэгэхээр жигжид сайд энэчнээс бүх асуудлыг одоо хянаад удирдаад манай бидэнтэй холбоотой байж байгаа. Энэ Монгол улсуугаа элчин сайдын яам танартай гадаад харьцааны яамд ямар мэдээлэл өгч харилцаа нь энд байгаа элчин сайдын яам одоо энд байгаа элчин сайдын яамтай харьцахаасаа илүү бид Монгол иргэдийн асуудлаар бол ер нь Токиод байгаа элчин сайдын яамтайгаа шууд харьцсан хамаагүй илүүтэй ер нь тийм. Тэгэхээр бид хамгийн гол нь дараачийн алхам тодорхойлохын тулд нөхцөл байдал маань ямар байгаа гэдгийг тодорхойлох хэрэгтэй шүү дээ. Тэгэхээр тэнд байгаа мэдээж 138 иргэн байгаа байна. Тэнд байгаа гэдэг тоо байна. Тэгэхээр энэ тоон дээр үндэслээд Токиогоос ирсэн мэдээлэл дээр тулгуурлаад ирнэ. Цааш тавах арга хэмжээ тодорхойлдог. Өөр бүгд одоо сууж байгаа хүмүүсийн өсөлт Японд бүгд байгаа юм гэж байна. Тэгэхээр яг одоогийн байдлаар бол наттай холбогдсон бол тийм мэдээлэл бол юу хаалга байна. Харин хүмүүс бол мэдээж Японд 4500-5000 иргэд байна гэдэг чинь бол арга ирээхэндээ санаа зовж байгаа л да. Тэгэхээр бид аль болохоор ямар мэдээлэл аван тэр мэдээлэлээ та бүхнээр дамжуулаад олон нийт хүргэнэ гэдэг. Аюулгүй хэчнээ юу? Аюулгүй манай
За тэгэхээр Монгол улсын ерөнхийлөгч Элбэг Дорж Япон улсад газар хөдлөж цунами болж байгаатай холбогдуулан Японы эзэн хаанд болон Японы ард түмэнд өнөөдөр эмгэнэл илэрхийллээ. Эмгэнэлд Япон улсад болсон газар хөдлөлт цунами улмаас олон хүний эрдэнэт ам эрсдэж их хэмжээний эд материалын хохирол учирсанд Монголын ард түмний нэрийн өмнөөс болон хувьяасаа цогж авлант эзэн хаан танд болон танаар уламжлан Японы ард түмэнд гүн эмгэнэл илэрхийлж байгааг минь хүлээн авна. Энэ хүнд үед Монголын ард түмэн Японы ард түмэнтэй сэтгэл зүрхээр хамт байгаа бөгөөд та бүхэн байгалийн гамшигын хохирлыг богино хугацаанд арилгаж энэ хүнд сорилыг зориг төвчээртэйгээр даван туулна гэдэгт итгэлтэй байна гэж. За ингээд Японд үүсэж байгаа гамшигын нөхцөл байдлын талаар одоо үзэгч та бүхэндээ мэдээлэл хүргэх гэж байна. За тэгэхээр үзэгчдээ өнөөдөр Монголын цагаар 2 цаг 47 минутад Япон улсад цунами нүүрлсэн байна. Тэгэхээр яг одоо энэ гамшигын нөхцөл байдал хэрхэн ямар байна? За энэ талаар ямар арга хэмжээ авагдаж байна? Ямар хэмжээний гар цохирол учирсан талаар үзэгчдтэй мэдээлэл өргөх үү? За тэгэхээр өнөөдөр Монголын цагаар бол 2 цаг 47 минутад Японд 8.8 балын хүчтэй газар хөдлөсөн. Газар хөдлөлтийн улмаас цунами үүссэн байгаа. Мөн энэ газар хөдлөлтийн голомт нь Токиодоос 400 км-ийн зайд байсан. Мөн цунамигийн өндөр 10 км-т хүрсэн гэж мэдээлж байгаа. Мөн энэ гамшигын улмаас хий алдагдсны улмаас тус улсад хэмжээний түүмэр гараад байгаа гэж мэдээлсэн. Тэгээ Япон улсад болсон газар хөдлөлт Сандаку аралд хамгийн хүчтэй мэдрэгдсэн гэж хэвлэл мэдээлэлээр дамжуулж байна. Мөн NHK телевизийн дамжуулснаар бол одоогийн байдлаар 26 хүн амнасаа алдсан гэж мэдээлж байгаа боловч мэдээж энэ хүн аимшигтай гамшигын улмаас бол маш олон хүн амнасаа алдсан нь бол тодорхой байгаа. Мөн одоогийн байдлаар 4 сая айлын байшин барилга бол аюулд орцсон гэсэн мэдээлэл байгаа. Тэгэхээр энэ гамшиг өөр улсад нөлөөлсөн үү? Ер нь хэрхэн нөлөөлж байгаа юм бэ? Өнөөдөр өглөөний байдлаар бол бүгд найрамдах Хятад ард улсад мөн 7.4 балын хүчтэй газар хөдлөсөн, мөн Индонезид бас газар хөдлөсөн гэж байгаа. Индонез энэ газар хөдлөлтийн улмаас бол ерөнхийдөө Индонез, Тайван гэсэн улсуудад бол онц байдал зарлж байгаа. Мөн одоо энэ газар хөдлөлтийн цунами болохоор хойд нутгийг чиглэж яваа гэж мэдээлсэн. Мөн Корелийн арлыг чиглэж яваа учраас Корелийн арлын 300 гаруй иргэдийг яаралтай нүүлгэн шилжүүлсэн байгаа. Тэгэхээр удахгүй цунами дахин давтагдана, энэ гамшиг дахиад нүүрлэнэ гэж бас мэдээлэл их сурвалжуудаас мэдээлэл ирсээр байгаа тийм. Олон улсын хэвлэл мэдээлэлээр дамжуулж ирснээр бол яг Монголын цагаар бол 17 цаг 20 минут дахин цунами үүсч болцсон шүү гэж ярьж байсан. Харин одоогийн байдлаар бол нөхцөл байдал тайван байна. Газар хөдлөлт болсноос хойш бол ерөнхийдөө 2 цагийн турш бол Токио хотод газар хөдлөлтийн чичиргээ мэдрэгдэж байсан гэж бас мэдээлж байгаа. Одоо бол цахилгаан байхгүй тийм ээ, гэрэл дулаан байхгүй, за мөн өөрийн холбооны операторууд ажиллахгүй, гар утас ажиллахгүй байгаа гэдэг ер нь маш хүнд байдалтай байгаа шүү дээ. Ер нь энэ нөхцөл байдал ер нь цаашаа хэрхэн үргэлжлэх юм болоо? Зарим атомын цахилгаан станц үйл ажиллагаа зогсоож чадаагүй байхад бол цацрын идэвхт бодис алдагдсан байж болзошгүй гэж айж байсан. Харин азар бол ямар нэгэн цацрын идэвхт бодис цацагдаагүй гэсэн мэдээлэл өгсөн байгаа. Гэхдээ энэ талаар бол бүр мэдээлэл бол сайн ирээгүй байна. Одоо 26 хүн нас орсон гэж мэдээлж байгаа боловч одоо цаашлаад бол мэдээж амнаас алдсан хүний тоо бол нэмэгдэнэ гэж яаж байгаа. Одоо яг газар хөдлөлтийн болсон хэсэгт бол Монголын 180 иргэн бас байсан гэсэн мэдээлэл ирсэн байгаа. За үзэгчдээ одоо бид Япон улсад амьдардаг 2 иргэнтэй утсаар холбогдсон байгаа. Тэгээд газар дээр одоо байдал яг ямар байгаа талаар тэнд одоо амьдарч байгаа Монгол иргэдийнх нь амнаас яг бодит мэдээллийг та бүхэндээ хүргэх үүднээс мэдээллийг хүргье. Мөн энэ газар хөдлөлийн голомт нь бол Токио хотоос 400 км-ийн зайд байсан гэж ярьсан. Мөн одоо Японы олон газарт бол гал түүмэр гарсаар байгаа. Хий дамжуулах хоолой дэлбэрсэн байгаа. Мөн
ер нь бол маш их л аюул учирсан байна. Японы дайран өнгөрсөн цунами болохоор Орос улбаны улсын газар нутг болон өмнөд хойд Корелийн арлуулаа чиглэж байгаа талаас маш их мэдээлэл ирсэн байгаа. Ирэх баригчид иргэдийг яаралтай нүүлгэн шилжүүлж эхэлсэн. Мөн Корелийн арлууд нь ойролцоогоор 11,000 хүн амьдардаг гэсэн. 11,000 иргэдээс бол одоогийн байдлаар бол 300 хүнийг бол нүүлгэн шилжүүлсэн байгаа. Одоо Корелийн арлуудын хувьцаа бол ерөнхийдөө иргэд бол 50 байгаа гэж нүүлгэн шилжүүлэх ажиллагаа бол ерөнхийдөө 50 явагдаж байгаа гэсэн мэдээлэл бас ирүүлсэн байгаа. За тэгэхээр би түрүүн хэлсэн үзэгч та бүхэндээ Япон улсад амьдардаг хоёр иргэнтэй уцаар холбогдсон байгаа. Тэгэхээр яг Япон улсад байдал яг ямар байгаа те Монгол иргэдэд энэ гамшиг үйл явдал хэрхэн нөлөөлж байгаа. Газар дээрээс нь яг бодит мэдээллийг хүргэхээр та бүхэндээ хоёр иргэнтэй холбогдсон мэдээллийг одоо хүргэе. Тэгэхээр өөрөө яг айл хотод нь байдаг вэ? Би одоо Токиод амьдарч юм аа. Яг газар хөдлөх үед нөгөө Токиогийн хажуудлын Чиба гэдэг нутагт байсан. Одоо нэг олон улсын сонгогчны бодол Нарита дээр нээсэн. Ер нь хэдэн цагаас хойш газар хөдлөлт мэдрэгдэж эхлэв. За тэр үед ерөнхийдөө байшин дотор байв уу, явгуу явж байв уу? Ямархуу одоо бас юм нөхцөл байдал үүсв ер нь. Газар хөдлөлт биш айжхан хөдлөлтөөсөн. Тэгээд би яг нэг Нарита гэдэг олон улсын онгоцны бодол дээр айгуу том тийм барилга. Тэгээд газар ингээд 5 мал гэдэг хөдлөлт айгуу их юм шилжүүлдэг. Дөөцний бас айгүй их тийм гараар байр тавны нишээ ихсэн. Гэхдээ олон улсын онгоцны бодол дээр бол байр тавны тийм эвдрэл гарч хүн амтан гэж маш тийм бол гараагүй. Одоо ер нь тэр цагаас хойш ерөнхийдөө хэр зэрэг олон удаа газар хөдлөв мэдрэгдэв ер нь? Ер нь яг ингээд том хөдлөлтийн дараахан бол нэг 5-6 удаа энэ жижиг хөдлөлт бол мэдрэгдсэн сая. Тэгэхээр одоо өөрөө бол яг хаана байгаа вэ? Ер нь нөхцөл байдал ямар байна? Цагдаа, эмнэлэг, гадуухан гэдэг онцгойгийнхан гэдэг ер нь. Яг одоо нэг аавыгаа Монголоос тосчод тэгээд нэг Токиогийн төв рүү явж байгаа нь та замаараа. Тэгээд ер нь машин гэж юу төгсрөөстэй тэгээд Гаван зам нь хаалттай, хурдны зам нь хаалттай. Тэгээд онгоцоос юу яагаад тогтсон байна. Тэгээд утаснаас холбогдохгүй. Нэг тийм хөө байдлаа. Тэгээд ер нь бол нэг яг Япон улсаараа бол онцгой байдлаар шүү. Тэгээд нэг том усны таталтны одоо цунами нэрнгээд ер нь бол хүмүүсийг даашаа руу явж болохгүй, даашаас заахан газар, өндөр газар ингээд байгаарай гэж тийм сэрэмжлүүлэг явуулаад. Ер нь бол жоохон төгсөвтэй л. Чиний байгаа хот чинь яг ямар хот вэ? Ер нь одоо энэ газар хөдлөлт болж байгаа хотоос газраас тийм ээ хичнээн километрийн зайтай орчдөг юм бол. Манайх Японы Чиба аймгийн хатаг. Ер нь хэдэн цагийн үед та нар газар хөдлөлт мэдрэгдэв үү? Хэр зэрэг хүчтэй мэдрэгдсэн бэ? Ер нь манай энд бол 14 цаг 40 минут явдаг. Нэлээд хүчтэй. Ер нь хажуудад байсан 5 банкаар тэгэл. Мэдэнэс яхад нэлээд хүчтэй тооцох газар. Өөрөө одоо газар хөдлөлтийн үед ер нь гадаа байсан уу, байшин дотор байсан уу? Гадаа байсан. Байшин бас гадаа. Байшин бас ер нь бүгд гадаа тэгэл. Тиймэрхүү л байна. Өөрөө чи байгаа хотод бол ерөнхийдөө одоо нөхцөл байдал ямар хөө байна? Одоо энд бол ер нь өдөр 14 цаг 40 минутаас яг анх хөдлөлтөн тэрээс хойш 4-5 удаа хөдлөлтөө. Тэгээд том жижиг. Хайвас хөдлөлт л. Тэгээд ер нь цагдаа сэргийлсэн бүх бэлэн байдал эмнэлэг машинтай хүмүүс гадуур яваад мэдээлэл өгөөд. Тэгээд энэ өөрсдийн таних тэмдэг үнэмлэх цусны бүлгээ тодорхойлсон бичгээр нь бидээ авч явах шаардлага анхааруулж тийм үү.
За үзэгч та бүхэндээ сая үзүүлсэн мэдээлэл бол Япон улсад амьдардаг хоёр иргэнтэй утсаар холбогдож нөхцөл байдал яг одоо ямар байгаа талаар мэдээлэл хүргэлээ. За мөн манай сэтгүүлч Үлзэгийн гадаад хэргийн яамн дээрээс бэлтгэсэн сурвалжлагыг хүргэсэн байгаа. Энэ бол гадаад хэргийн яамн дээрээс мэдээлэл хийсэн байгаа. За мөн манай сэтгүүлч орчуулагч Ариун Зайгийн та бүхэндээ мэдээлснээр нөхцөл байдал гамшигын цунамигийн талаар бас мэдээлэл хүргэсэн байгаа. Ингээд та бүхэн шинэ мэдээллийг 19 цагаас нэвтрэх 25 цаг мэдээлэл хөтөлбөрөөр хүлээн аваарай.